Иргэд холбогдсон хил дамсан гэмт хэрэг гарах нь ихсэж байгааг улсын мөрдөн байцаах газраас мэдээлж байгаа юм а. Улсын хурлаас хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлаад удаагүй байна. За энэ хууль батлагдсанаар эрдэс соёлын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэрхэн батлах асуудал гадны хөрөнгө оруулагчдын донд хүлээлт үүсгэж байгаа гэж хэлж болно. Ямар ч тач улсын хурлаас уг тогтоолын төслийн эхний хилцүүлгийг өчигдөр хийсэн бөгөөд дараагийн хилцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүлээд байна. Төрөөс эрдэс баялагын салбарт баримтлах бодлого нь бодлогын чиглэлийн хүрээ, геологийн салбар, олборлох салбар, байгаль орчныг хамгаалах, эрдэс салбарын баялагын удирдлага зэрэг чиглэлүүдтэй. Эхний хилэлцүүлгээр тус ажлын хэсгээ ахлагч улсын хурлын гишүүн Одон Туяагийн санаачилсан уул уурхайн салбарыг олон улсад өрсөлдөх чадвартай байлгахын тулд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдыг дэмжих, тус салбарт төрийн оролцоог багасгах, хязгаарлах зэрэг заалтууд нь санал авч чадаагүй байна. Мөн уул уурхайн олборлолтын явцад байгаль орчинд халтай үйл ажиллагаа эрхэлсэн компаниг шүүхөө төгөх асуудал олонхын салаар дэмжлэг аваагүй байна. Хурл төр бол энийг хилцээд л 30% нь бол хасахтаа ямар үнэлэлээр хэлсэн бэ гэвэл энэ заалтууд бол дараад нь хуулиар юм уу хөтөлбөрөөр эсвэл төслөөр хэрэгжих боломжтой юм аа. Тийм учраас бодлого дээр бол юм дэлгэрэнгүй стратеги төлөвшөө байж болохгүй. Бодлого гэдэг маань өөрөө ерөнхий зарчмуудаа тодорхойлно. Тус баримт бичгийн талаар улсын хурлын гишүүд өөрөөр барь сүртэй байсан. Тухайлбал Отгон баяр гишүүний хувьд ганцхан хариуцлагатай уул уурхайг дэмжихээс гадна хариуцлагагүйг нь чангалъя. Харин Батцаандан гишүүний хувьд боловсруулах бүтээгдэхүүнүүд жагсаалтад урааны шар нутгийг оруулсан зохистой хэсэг талаар өөрийн саналаа илэрхийлжээ. Харин улсын хурлын гишүүн Одон Туяа ийм барь сүртэй байна. Одоо төр дахиад энэ үүргээ биелүүлж чадахгүй гэж дахиад одоо юу гэдэг өөрсдөө бизнес хийн. Бид нар ч ийм одоо уул уурхайн компаниг одоо эзэмшин одоо гээд энэ бизнесийн чиглэл рүү төр их хутгалтай болъё гэсэн ийм их чухал заалтууд өчигдөр одоо чуулган дээр бол унсанд би бол харамсаж байна. Яг тэгэхээр миний оруулсан нэмэлт өөрчлөлт ерөөсө гол үзэл санаа нь л энэ байсан. Тэгвэл уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хувьд төрийн оролцоо тус салбарт хэдэрхий их байгаа нь зарим талаараа хүнд суртал дарамт болж байдаг гэж хэлж байна. Татвар гэж байгаа. Агаарын мөхөртлийн татвар бол хэдийгээр дулааны станцууд, цэцлэгийн станцуудад нийлүүлэхэд хөнгөлөгддөг боловч манай хувьд бусад одоо хэрэглэгчдэд хүртээхэд бас татвар нэлээд өндөр байгаа. Хөгжингүй улс орнуудын хувьд хууль тогтоомжоос илүү төрийн баримтлах бодлогоо нэгдүгээрт тавьдаг юм байна.